Сайн бацхан өргөмөд үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаараараа Монгол улсын доктортой хөгжлийн зорилтын ээлжид нэг 2 дугаар компакт гэрээнд бас нэг сонирхолтой шин санал дэвшүүлж байгаа оюутнуудыг урьж оруулсан байгаа. За ямар оюутнууд вэ гэхээр за хэдүүл өөрсдөө эхлээд танилцуулъя те. За намайг Залзаа гэдэг би Хүмүүлийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа техникийн 4-р төвшин оюутан байна. За сайн бацхан намайг Холон гэдэг олон улсын харилцааны 4-р курсын оюутан байгаа. За баярлалаа. За ямар ч байсан юуны хувьд бол 4-р курсын оюутнууд тий. За бид нар ер нь сая Хүмүүлийн ухааны их сургуулийн оюутны бүтээл үзэсгэлэн дээр шин санаануудыг нэлээд дэвшүүлсэн тий. За энэ тэр хүрээнд бол хамгийн сонирхолтой татгууц нэг юу бол санаа бол AI парк байсан. За ер нь бол сүүлийн жилүүдэд ер нь дэлхийн олон улс орнуудын одоо улс төрийн бодлогот хамгийн том тэргүүлэх зөнгөлөх нэг байр суурь бол ялтч хиймэл оюун ухааны салбарт шинэ инновац дэвшүүлэх, шинэ технологи хөгжүүлэх гэдээ байдаг. Тэгэхээр энэний хүрээнд бол сая манай 70 дахь зохионууд нэлээд хэмээсэн. Тоо хоёр бас үүнтэйг адилхан нэг санаа дэвшүүлж орж ирсэн бол энэ AI парк байсан. За тэгэхээр тэр паркийнхаа талаар нэг жоохон танилцуулах уу. За энэхүү ерөнхийдөө Хүмүү AI парк гэдэг төслийг одоо яг яаж одоо хэрэгжүүлэх вэ? Тэр яг санаа нэг хаанаас гарсан бэ гэх юм бол ер нь энэ бол яг Хүмүү AI гэсэн парк гэсэн нэртэй байгаагүй. Эхний ээлжинд дижитал болон хиймэл оюун ухааны парк гэсэн нэртэйс аахгүй юу. Тэгээд манай одоо энэ багш болохоор энийг ер нь яг хаана байгуулах боломжтой юм бэ? Тэрийг нь ер нь судлаад үзээгээд тэгээ бид нар судалсан чинь яг одоо яг Хүмүү хот гэдэг Улаанбаатарын нэг дагуул хот байгуулагдаж байгаа юм билээ. Байгуулагдах юм билээ. Яг тийм дэх боломжтой юм аа багш гэсэн чинь тэгвэл ачист яг Хүмүү AI парк гэх юм бол яг гоё болох юм байна гэд. Тэгээ яг өмнөөс ер нь санаа аваад хэрэгжүүл тийм төслийг бол бичсэн байгаа. Тэгээд энэхүү ерөнхийдөө төслийг бол Казахстанаас айгүйх санаа авсан. Казахстан болон Кыргызстаны одоо AI паркуудаас санаа авсан байгаа. За тэгээд хамгийн яг гол санаа авсан юм болохоор Астана хабаас их санаа авсан. Одоо Астана хаб чинь Казахстаны баг хамгийн том хиймэл оюуны төв болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монголд бас үүнтэй холбоотой судалгаа хийх нь аюул чухал та ялтч юу. Тэгээд нэг Монгол улстай бас эдийн засаг тэгээд ер нь хүн амынхаа ер нь тоогоорч гисэн эдийн засгаараа ер нь ойролцоо болохоор төлхөө Монгол улс Казахстан улс хоёр ер нь ойрын жишээ болсон гэж хэлж болно. Тийм. За одоо тэгэхээр нөгөө нэг юм асуухад энэ AI парк маань ер нь би яг нөгөө гайхаад байна л та. Яг AI парк гэхээр AI хийдэг парк гэсэн үг үү эсвэл AI-тай харьцдаг парк гэсэн үг үү? Яг юу хэлээд байгаа юм бол? Наадад ч бас айгүй олон хүмүүс бидээс асуусан. Тэг яг юу хийдэг газар юм бэ? Энэ яг юу юм бэ гэж айгүй асуусан. Энэ болохоор одоо бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэл үйлчлэгээ болгоод тийм судалгаа хөгжүүлэлтийг төвлөрүүлсэн тийм цогц тийм орчныг одоо бий болгодог юм газар байгаа. За ерөөдөө яг юу үйлдвэрлэдэг ер нь яг яадаг юу юм бэ гэхээр одоо юу онлайн платформ за веб болон аппликейшнууд байгаа. За тэгээд мөн чатбот, автоматжуулалтын системүүд одоо иймэрхүү зүйлээр төлөвлөсөн тийм одоо бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн. За мэдээж одоо жил ирэх тусам бол одоо ингээд дэлхий өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ бас үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд нас явандаа өөрчлөгдөх боломжтой. Илүү тийм гоё шинэлэг санаануудаас гарах боломжтой байгаа. Тэгэхээр тэнцэнэ бол одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн үг үү? Ямар төрлийн бүтээгдэхүүн болж тарах вэ? Платформ гэхэр чи одоо Facebook шиг юм хийн гэсэн үг ойлгох уу? Ерөнхийдөө нэг тийм ерөн бол тиймэрхүү л дээ. Facebook шиг тийм илүү тийм гоё хөгжсөн, тийм гоё шинэлэг байдалтай. Одоо бол Facebook бол тэгэл байгаад байгаа шүү дээ. Нэг юм асуухад одоо ер нь ингээд энэ юун дээр яг юм адилхан үйл ажиллагаа явуулдаг одоо AI паркууд байгаа шүү дээ. Тэд нар ер нь юу хийж байгаа юм бол тэднийг судалж үзсэн болов уу? Үзсэн. Тэд нар болохоор ихэвчлэн ерөөдөө яг л иймэрхүү юм дээр л ажиллаж байсан. Яг AI тийм хөгжүүлсэн. Ерөөдөө нэг виртуал дээр их тулгуурсан байсан. Тэр газар болохоор одоо Казахстан ч гэсэн одоо виртуал бас айгүй хөгжсөн. Одоо роботууд хүртэл ингээ одоо гаргацсан байсан болохоор манай дээр ч гэсэндээ виртуал ч гэсэндээ боломжтой шиг санагдсан хөгжүүлэх. Одоо ер нь цаашдын бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр ч гэсэн ер нь виртуал ертөнц орж ирж байгаа. За энэ нь болохоор виртуал ертөнцийн талаар гэх юм бол одоо яг ингээд нөгөө нэг он цаг өнгөрөөд одоо ингээд юм ингээд хөгжөөд хурцхан эргээр ер нь ингээд виртуал ертөнц рүү айгүйх орж байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд гэрэл одоо лед гэрэл мэрэл чигч гэдэг ч юм уу. Одоо бас ер нь аль түрүүний манай гишүүний хэлснээр болохоор
Мэдээж бас ингээд аппликейшн болон платформ ертөнцийн дээр бас ажиллаж болно. За үнийг бас хөгжүүлж болно. Монголчууд бас ингээд ер нь айгүйх бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа. Энд дээр бас ер нь үүнийг одоо ингээд багцалсан нэг одоо AI парк буюу одоо төв гэж хэлж болно. Тийм. Тэгэхээр одоо цаашдаа гарах шинэ стартапуудыг бас дэмждэг газар байна шүү дээ. Одоо манайд IT парк гэдэг нэг парк байна шүү дээ. Тийм. Энтэй одоо ер нь үйл ажиллагаа адилхан байна гэж төсөөлж байгаа юу? Үйл ажиллагааны хувьд яг адилхан байж болно. Гэхдээ манайх илүү нөгөө нэг жоохон AI дээр толгуурлцсан. IT чинь болохоор бас жоохон мэдээллийн технологи байгаад байгаа шүү дээ. Тийм тэлбэрлэл. Тийм болохоор бас ерөөд бол эдгээрээс хамтарч ажиллах айгүй боломжтой. За нэг зүйлийг бас тодорхойлох хэрэгтэй байна. Бидний сануулж байгаа AI парк бол зүгээр нөө санал шүү дээ, тийм. Энэ бол яг одоо ажил хэрэг болоод ч юм уу эсвэл шав сойроо тавиад ч юм уу эсвэл яг батлагдаад ч юм уу явж байгаа зүйл бол байхгүй тийм. Гэхдээ бидний подкаст хийж байгаа зорилго бол нэг юм санал байгаа, энэ саналыг бас хүмүүс ойлгуулах зүгээр байна гэдэг зарчмаар хийж байгаа. Магадгүй зүгээр энийг үзэж байгаа хүмүүс өө тэр цаан чинь нисхийн цааныг барилга байгаад хийж байгаа юм байна гэдээ ойлгочих үедээ бас тийм. Тэгэхээр нэг юм асуудал. За энэ хэрвээ AI парктаа нэг компакт гэрээ гэдэг нэг юм багш яриадсэн тийм. За багш гэдэг нь Улаанбаяр багш шүү дээ. Манай Улаанбаяр багш яриад байгаа. Тэр яг компакт гэрээ гэдэг нь яг юу юм бол гэдэг дээр нэг санал одоо тодорхойлт хийвэл юу юм бол Энэхүү төслийн одоо нэг хөрөнгө оруулалт санхүүжилт нь одоо Мянганы сорилтын сангийн компакт 3 дахь гэрээний одоо үндсэн дээр бас бий болох боломжтой гэж үзсэн. За энэ нь болохоор нөгөө нэг ерөөдөө санхүүжилт хэрвээ одоо ингээ авахаар ингээ болох юм бол бид нар нэг Мянганы сорилтын сангаас 400 сая $ын санхүүжилт. За мэдээж засгийн газар бол оролцсон. Засгийн газар нэг 150 гээд нийт нэг 550 сая $д болчих واخ гэсэн нэг ийм санхүүжилт тооцооллыг бол гаргасан байгаа. Тэгээд энэ дээр болохоор компакт одоо манай гэрээ бас 2 дахь гэрээтэйгээс айгүйх төсөл нь холбогдож байгаа. Бас нэг компактаараа. За энэ дээр болохоор би ярих зүйтэй. За мэдээж юуны түрүүнд Улаанбаяр багштаас гүний тусалц дэмжлэг үзүүлсэнд баярлалаа гэж хэлье. За би болохоор яг энэ төсөл дээр ус болон эрчим хүчний талаар илүү төлхөөс судалгаа хийсэн. За үүн дээр болохоор яг манай AI паркууд нь одоо бусад улсын AI паркаас юугаараа ялгаатай юм бэ? Эсвэл юугаараа илүү даваа талтай юм бэ гэвэл за энэ дээр болохоор ус болон эрчим хүч орж ирж байгаа. За усны талаар гэх юм бол одоо мэдээж одоо дата сервер төвүүд маань маш их ус ашигладаг. Одоо халалт маш их өгдөг. Одоо мэдээлэл дамжуулах ч юм уу тэр тал дээр. За үүнийг болохоор бид нар саарл ус одоо Монгол улс бол усны түвшингөөрөө маш доогуур түвшинд ордог. Ер нь цэвэр усныхаа түвшингөөр ч гэсэн. За энэ дээр болохоор саарл усыг төлхөө ашиглая. За саарл ус нь юу юм бэ гэхээр одоо гар угаасан ус, за одоо мэдээж 2 дугаар шугамын холооны ус арай ашиглаж болохоор одоо recycle хийж болохоор цэвэр усыг хийж байгаа. За энэнийг болохоор халалтын эсрэг одоо цэвэр усны цэнгэг усны дээр одоо нэмээд ашиглаж болно гэж ер нь бол дүгнж байгаа. Мөн үүнийхээ дагуу одоо тийм шугам холбож өгдөг ч юм уу те одоо data AI сервер төв дээрээ. За хоёр дахь нь болохоор эрчим хүчний тал дээр гэх юм бол мэдээж маш их халалт өгнө. За үүнийг бид нар одоо дээшээгээ ингэж алдахгүйгээр одоо тэр дулааныгаа ингэж төвлөрүүлж байгаад одоо за Монгол улсын улсаа бол дулааны түвшинд хангана гэж бол хэлж чадахгүй. Ядаж ихний ээлжинд болохоор одоо дүүрэг хот төвөө ингээд дулаанаар одоо тэр нөгөө гадагшаа алдахгүй тэр одоо дулаанаа ингэж дотроо хуримтлуулж агаад мөн бас тийм температурын одоо ялгарах одоо дулааныг одоо автомат тийм удирдлагатай тийм систем нэвтрүүлээд одоо тэрүүгээрээ одоо дүүргээ ядаж ихний ээлжинд тийм дулаанаараа хангая гэсэн тийм ер нь даваа талтай гэж бас хэлж болно. Үүн дээр болохоор одоо Мянганы сорилтын 2 дугаар компани гэрээ маань ингэж дурддагтэж өгч байгаа. Тэгэхээр тэр гэрээ бол үндсэндээ Монгол улсад ундны усыг одоо бий болгоно биш ээ. Тийм, саарл усыг бий болгоно. Тийм. Тэгэд энэ саарл ус гэдэг нь бол одоо үндсэндээ юу шүү дээ. Уудаг ус биш шүү дээ, тийм. Энэ бол шүүсэн цэвэрлсэн гэх юм уу одоо тийм гэр. Тэгэхээр ашиглаж болох ус яг зөв. Тэгэхээр мэдээч нөгөө нэг энэ чинь техникийн технологи юм чинь ялтчихгүй халт үүсэх байх л та тийм маш халт үүсэн тэгээд дулаац болох хэрэгтэй. За өөр бас манай AI парк бас ер нь одоо тоо хоёрын харж байгаагаар өөр бас улс оронд өгж болох боломж юу гэж болох бол өөр боломж юу? Энэ дээр болохоор нөгөө нэг бас аюу их тийм өндөр уур чадвартай ажлын байрыг бий болгоно. Манайх одоо эхний ээлжинд бол 1000-аас 3000 ажлын байр бол гаргаж одоо тийм ажлын байр хангана гэсэн тийм нэг зорилт тавьсан байгаа юм. Төсөл дээр болохоор за тэгээд одоо энийг одоо хэрэгжүүлэхийн тулд мэдээж хүний нөөцөөс бүрдүүлэх хэрэгтэй байх.
хүн нөхцөл болохоор маах нэг одоо их сургуулиудтайгаа бас хамтраад тий одоо нэг их сургуультай хамтраад оюутнуудыг одоо тийм дадлага их боломж, за тэгээ ажлын байрыг олох боломж, за төгсөнгүүт нь шууд одоо маадэр ингээ ажлын байр ажилд ингээ орох боломжтой шүү гэдсэн тийм одоо тийм боломжийг бүрдүүлээд за эхний ээлжинд тийм хүн нөхцөл бүрдүүлээд за тэгээ гадагшаага бас манай айгүйх Монгол том бас айгүй мундаг инженерүүд гадагшаа байгаад байгаа штэ. Тэднийхээ бас татан оролцуулаад хүн нөхцөл бүрдүүлж бас яагаад болохгүй гэж гисэн юм бас санаг дэвшүүлсэн байгаа. Санаатай ялцчих байна. Ер нь бол манай Монгол улсад бол гадагшаа одоо гадаадд сураад төгссөн IT инженерүүд их олон байдаг шүү дээ. Тэд нар бас тэндээ шингээд үлдчих магадлал айгүй өндөр. Бараг шингээд үлдчихдэг баг. Тэ. Бас татанж авчрах эх орныхоо төлөө зөвтгүүлнэ гэдэг ч юм уу те боломж их баг. За өөр боломжууд юу байх бол магадгүй улс орны шинжлэх ухааны салбарт бас төлөвлөж болох баг те. Тий. Энэ болохоор бас нэг Монгол улс чинь бас одоо уулуурхаа тэг баялагтаа тулгуурсан бас эдийн засгтай шүү дээ. Тийм учраас одоо тэрэн дээрээ бас хит их тулгуурлахгүйгээр бас дижитал болон тийм эдийн засаг руу шилжээд бас тэг эдэртээс жоохон хөрөнгө оруулалт зарцуулбал бас ямар вэ гэсэн бас санаа гарсан байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор одоо Казахстанаас үзэх юм бол энэ чинь нэг төр нь аяух дэмжиж тэгээд дотроос хөнгөлөлт одоо олгоод тийм учраас одоо энэ нэг гадаадын компаниуд тэгээд дотоодын компаниудаас ингээ хөрөнгө оруулалтыг маш их татсан учраас одоо энэ байгаад чинь 2018 оноос хойш айгүйх боломжтой болцсон байхгүй юу? Айгүйх тийм дээшид дэвшээд аюу тийм шинэлэг болцсон. Тийм учраас яг яагаад манай дээр бас ийм AI парк байгуулж болохгүй вэ те? За тэгээд яагаад манайх ганц уулуурхагаас хамааралтай байх хэрэгтэй юм бэ? Бас илүү өөр тийм эдийн засгийг төрөлжүүлэх тийм бас боломж бас маад бас айгүй олон байгаа юм байна гэсэн юм санааг бас гаргасан энэ парк төсөл төр бол. За энийг түр харж болох уу? За ямар ч байсан энэ дээр бол энэ бол өөрөө стартап судалгаа хөгжүүлнэ гэж. За энэ ингээд юу харахад бол ялтчгүй одоо хан улдуурхт гэж бичсэн байна тийм байна. За энэ байршлын хувьд бол яг нарийн заагаад үзвэл одоо хаана гэсэн үг үү? Эний ард нь зураг нь байгаа юм. Бишээ та ард авчих. За зөв яг ер нь бол энэний байршил болохоор яг хаан уул гэхээр бас хаан уул биш юм бэлээ. Нөгөө нэг Улаанбаатараас эн чинь 43 км, 53 км-ийн зайд. Тэгээд 100 модоос болохоор энэ чинь 10 км-ийн зайд. Яг нэг тийм хөшгтийн хөндийн хэсэгт юм бэлээ. Яг тэнд нөгөө нэг хүннүү хот ингээд байгуулагдахаар төлөвлөж байгаа учраас яг тэнд нь бас ингээд зам дагуу ч юм уу те эсвэл жоохон зайдуу ч юм уу бас тийм гоё байршилд ингээд байгуулагдах юм бол бас айгу боломжтой. За тэр хүннүү хот гэснээс тэр хүннүү хот нь ер нь яг ямар хот юм бол би бол анхудаага сонсож чинь хүннүү хот гэж те. Ер нь болохоор тэр чинь нөгөө нэг одоо яармаг руу ер нь хот суурь аягүй хөгжиж байгаа шүү дээ тийм. Тэгээ яармаг тал руу хөгжиж байгаа болохоор би бол тийж л ойлгосон хүннүү хот гэдэг нь ер нь яармагаас цаашаа чиглэлтэй нисэх хүндийн тийм хөшгтийн хүндийн тэнд. Тэгээд бид нар болохоор бас тэнд яг байгууламжаа барина гэж байгаа нь ер нь тэнд чинь одоо юм аягүй их хөгжиж байгаа. Цаашдаа ер нь ингээд Улаанбаатар тийшгээ хөгжих төлөвтэй байгаа. Тэгэнгүүт бас мэдээж байгаль их орчин гоё. За үнийгээ бас ингээд байгальтайгаа уялдуулаад за одоо бидний одоо энэ танилцуулгын зургийг дээр харагдуулснаар гэх юм бол ер нь бол ийм 6 төв одоо байгаа гэж хэлж болно. За энэ дээр болохоор Ухаалаг ногоон парк гэдэг нь болохоор ер нь энэ байгалыг сонгож байгаатай маш их уялдж байгаа гэж бас хэлж болно. Тийм. Би бол нэг тэр хавар зөндөө явж ирсэн л та нөгөө чинь замал байл ерөөс. Тий одоо замал байл. Би тэнд бол хүннөө хот мот гэдэг юм бооростой ерөөс харж байгаагүй. Майдар хот гэдэг нэг юм бол харин санаж байна. Тий. Нэг том бурхантай. Бурхан л үлээ тэнд бол ерөөс өөр юм байдгүй юм бэлээ. Тий. За ямар ч үс ойлгомжтой. Тэгэхээр бид нар бол энд баг хот төлөвлөлтийн стратеги маягийн баг орж ирж штэ. Үндсэндээ яармагаас цаашаа хөшгтийн хөндөө явах замд тэнд хүннөө хот байгуулагдах юм байна. За энэ хүннүү хотын баг за 100 мод сум байгаа шүү дээ. Төв аймгийн. За 100 мод сум хөштэй өндий тэр хавийн одоо хүннүү хотын яг дэргэд AI парк байж болох юм байна. Энэ бол санал. За энэ AI парк байгуулагдсанаар үндсэндээ Монгол улсад ажлын байр эдийн засаг нэмэгдэж болно. Дижитал маркетинг хөгжүүлэлт явагдана. За яг зөв. За нэг юм асуулт байна. Ер нь AI одоо ер нь улс оронд биднэрт ямар хэрэгтэй юм бол яг парк байгуулад баах стартап байгуулагдахын зэрэгцээ ер нь яг AI гэж нэрлэж байгаа шалтгаан нь бол ер нь яг юу гэж байгаа хиймэл оюул гэсэн үг юм байна те. Ер нь бол хиймэл оюухан л гэж яриад байгаа л да. Энэ AI нь одоо ерөөдөө дэлхийн бас нөгөө нэг дэлхийн бол бас хурцтай өөрчлөгдөж байгаа. Тэн дээр бас үндэслэн AI нь л айгуу тийм чухал
суурьтай одоо л байгаа. Энэ бол мэдээж 5-аас 10 жилийн дараа бол бүр илүү их уртастай хөгжөөд ерөнхийдөө бол бараг л дэлхий бол нэг хиймэл оюун ухаанд суурилсан л нэг тийм одоо түрүүний хэлсэн виртуал ертөнцийн виртуал ертөнцийн ерөнхийдөө болно гэсэн одоо том компаниуд энэ юм судалгаанууд яваад байгаа шүү дээ. Тэн дээр бол ерөнхийдөө бас тийм ч гаргасан байлээ. Зөв. Тэгэхээр одоо бид нар бол угаасаа AI салбар руу явж байгаа учраас энийг бол барих хэрэгтэй. Дэлхийдээ ерөнхийдөө хөл бас нийлэн алхах зэрэгцүүлэн алхах бас боломжтой чухал гэж үзэж байгаа. За ойлголоо. За өөр одоо ер нь дурдахыг хүсэж байгаа зүйл ер нь өөр юу байгаа бол? За миний талаас гэх юм бол манай баг бас юу хүний нөөц дээр бас айгүй их судалгаа хийсэн. За хүний нөөц дээр Хүний нөөц юу? Тийм хүний нөөц дээр одоо яахан төрний дурдсан одоо гадаадаас ажилтангууд татан авчрах тий. За энэ дээр үүн дээр нэмэгдээд одоо манай Хүннүү паркийн одоо нэг том төв болох боловсрол сургалтын бүс байгаа. За үүн дээр болохоор бид нар одоо оюутан одоо сурагчдыг үүндээ сургах болон цааш нь боловсруулах төлөвлөгөөтэй байгаа. За одоо дадлага хийх гэдэг ч юм уу тий. Оюутан байх хугацаанд энэ бүс дээр дадлага хийгээд төгснөхийн дараа одоо AI паркта одоо ажилтан болж эргэж ирэх. Одоо ийм бас ер нь онцлогтой байгаа гэж хэлж болно. За тэгээд түрүүний миний бас дурдсан болохоор одоо ухаанлаг ногоон парк. За энэ болохоор мэдээж одоо юм болгон ингээд дижитал 90 үе рүү очих. За одоо ингээд юм болгон ингээд маркетинг ингээд ер нь бол хитрхи их ингээд оюун ухаан дээр сурлах тусам одоо ер нь ногоон байгууламж бас үүний хажуугаар ингээд явах хэрэгтэй. Одоо тийм болохоор ер нь ногоон байгууламж одоо ухаалаг ногоон паркийг бас ингэж оруулж өгсөн байгаа. За ерөнхийдөө бол түрүүний хэлсэнчлэн одоо үйлчлэгээний бүс одоо AI инновацийн төв, за AI судалгааны хүрээлэн болон технологийн стартап төв гэсэн ийм 6 одоо бүс байгууллагаас манай AI парк манд бүтэж байгаа. Ер нь одоо гадны улсуудад байдаг AI парк бас ийм бүтцтэй байдаг. Бид нар анх ингэсэн байхгүй юу? Анх ингээд багш ингээд санаа ингээд дэвшүүлэхгүй юу? Дижитал хиймэл оюун ухаан гэдэг. Тэгэхээр бид нараас амар тэнгэрийн одоо нэг илүү их хөгжсөн өндөр хөгжилт одоо Солонгос, Хятад зэрэг одоо орнуудын нэг AI паркуудаас амар санаа аваад ингээд аюу харсан тий. Хятад яж одоо айгүй олон AI парктай юм билээ. Одоо олон юм уу тий? Тий, айгүй олон юм билээ. Яг гоо тэгээд юм нь өөр ахал та тодорхой одоо юмуд нь. Гэтэ айгүй олон байсан байхгүй юу? Тэгэл бид нар ч ястаа нэр айгүй тийм өндөр хөгжилтэй орнуудын паркуудыг ингээд судлаа нэр ингээл явж исэн чинь нэг л бишээ бидэд бүр ингээд хоорондоо ярилцаад энэ арай л бишээ намнахаа энэ яах вэ гэсэн чинь нөгөө нэг багш Кыргызстанд очиж багш нэг үзсэн штэ юу нэг юуг нь тэгсэн чинь гинт ингээс орж ирэнгүүт Казахстан Кыргызстан чинь нэрээ AI парктэй штэ гэд дараа нь цаансан байхгүй бид нар тэгэж нэг айгүй хөвгөлтэй юм болж ийсэн бүр айгүй тэнгэрийн юм болсон угаасаа айгүй том улсаас тий айгүй том улсаас ах эхэлсэн байхгүй бидэд бүр айгүй том юм харж. Тэр их сонирн байна. Одоо тэр том улсууд нь ер нь яаж хийдэг болж таарч байна? Тэнд бол ер нь тэд нар чинь болохоор бүр илүү амар болцсон, бүр илүү роботчсон, тий бүр виртуал бүр илүү амар болцсон, бүр энэ нэг юу гэж хэлмэр юм дээ. Одоо яг жишээ гэх юм бол нөө дэлгүүрийн жишээ байгаа шүү дээ. Одоо ингээд дэлгүүр дээр ингээд очиод юм уу эсвэл ингээд хол байгаа хүн ч юм уу ингээд тэр хувцс брендийг сонирхё гэх юм бол одоо ийм нэг аппарат зүгээд шууд ийм одоо нүдний шилжээг аппарат зүгээд тэгээд ингээд шууд ингээд нүүрэн дээр ингээд гараад ирдэг. Одоо бодит ертөнцийн дээр нь байгаа орчинд нь гарч ирдэг гэх юм уу. Ер нь нэг тийм робот ер нь бичсэн тал руугаа гэх юм уу AI технологи нь тийм. Бид нар ч юм болохоор одоохондоо ер нь ChatGPT, Gemini ашиглах тал дээр л илүү байгаад байгаа шүү дээ. Тийм Аз улсууд тийм. Тэгэхээр үндсэндээ бол одоо энэ далаад гарцгүй орнууд Киргиз, Казах гэдэр төр аваад үзэх юм бол AI-г судлах, сайжруулах гэдэг байдал дээр явж байгаа бол хөгжүүлэх гэдэг байдал дээр явж байгаа бол тэд нар бол бүр ингээд хөгжүүлж дуусаад руу нь орчихсан юм биш тий. Бараг л цэрэг дайг. Хятад бол бүр илүү амар байгаа. Хятад бол амар байгаа хаа сая бас тэр нөгөө нэг ёслол дээр робот бүжиглүүлээд бас солиорч өгсөн шүү дээ. Тэгэхээр чин тэнд робот бүжиглүүлж байгаа бол тэнд бол үжээ одоо барыг дайтах робот барыг бэлэн байгаа хөө. За нэг зүйл асуулт байна. Одоо энэ технологи химэл оюуны талаар ярих надад нэг зүйл ингээд өөр ирэхгүй төрдөг байхгүй. За бид нар бол тог цахилгаангүй орн байна. За манай дулааны 3 дугаар цахилгаан станцд гал гараад дөрвөн маань одоо барыг 90% ачаалттай ажиллаад одоо бол бид нар барыг ирээдүйд барыг
тоггүй болох дээрээ тулах юм эрсдэлтэй цаг үед ирчээд байгаа. Тэгэхэд л манай улсын зорилго ер нь алсын хараа 25 доктортой хөгжил ер нь энэ шин сэргэлтийн юм тэр аваад үзэхээр дандаа л нэг юм технологийн салбарт манлайлна, ер нь л хэдүүлээ технологид алаад өгнө гэдэг мөртлөө тоггүй ижиж энийг одоо зохицуулна гэж айгүй ярьдаг. Тэгвэл энэ төсөл төр одоо энэ санаачлага дээр одоо тохны асуудлыг ер нь яаж оруулсан бэ? Тэр талаар ер нь бодж үзсэн үү? Тэрийгөө сэргээгдэх эрчим хүч бас орж ирсэн тий. Сэргээгдэх эрчим хүчийг бас нэг санаа гарсан. Гэхдээ энийг яг гол нэг бүр илүү гүнзгий бол одоохондоо судалж арай амжааг дуусаг байгаа. Манай ерөн төслөө арай дуусаг байгаа л да. Тий. Терминатор гэдэг нэг кино гардаг штэ. Тэрэн дээр нэг тийм асуудал. Та хэд энийг юу гэж бодож байна? Терминатор дээр Skyline гэдэг нэг гарч ирэл тэр хүмүүсийг устгах нь гарч ирдэг штэ. Тэр үнэн бол тэрийг гэж бодож байна. Ирээдүйд бол тэрэн дээр нэг онгоо гард байдаг байхгүй юу? Хэрвээ Терминатор шиг тийм AI ингээл гарч ирэл дэлхийн ертөнцийг эзлэх юм бол тэр бол Монголд хэзээ хэрэгжихгүй гэж ярьсан. Ягаад гэвэл Монгол тог байхгүй. За одоо яг тэрнтэй л ер нь төстэй гэж бас хэлж болох юм аа. За яг одоо мягны сорилтын 2 дугаар компакт гэрээний дагуу одоо түрүүний хэлсэнчлэн эрчим хүч болон усны одоо нөөц болцоог цааш нь одоо хотоо хангах гэж ярьж байгаатай ер нь бол төстэй гэж хэлж болно. За одоо AI парк нь болохоор мэдээж бас эрчим хүчээ одоо өөрсдөө одоо бүрэлдүүлээд цаашаа ер нь бол хангах төлөвлөлттэй гэж бид нэр нь судалж үзсэн. Одоо Монгол улс ер нь дөрвөн уйлралтай гэдгээр бас аюу их давуу тал болж өгж байгаа. Үүн дээр одоо зуны болон хавар намрын одоо дулаан цагуур болон одоо нар байгаа. Одоо нарны гэрлийг ер нь ашиглаад одоо дэлгэц одоо түүн дээр ер нь ингээд эрчим хүчээ хуримтлуулад одоо AI парк маань мэдээж маш их эрчим хүч ялгаруулна. Одоо бас түүнийгээ ингээд дотор нь эргэлдүүлээ цаашаа эрчим хүчээ бас тийм тарай гэсэн ер нь төлөвлөгөөтэй судалж эхэлж байгаа. Тийм. Одоо ялангуяа манай Монгол улс чинь жилийн 365 хоногийн 300 гаруй хоногт нартай байдаг учраас бид нар нэрээ энийг бас ингэж ашиглаж болох юм байна. Тийм байна. За би саяг нэг юм асууж байгаа мартчихлаа. За тэгэхээр бид нар ямар ч байсан айгүй олон мундаг хүмүүсийг бэлдэж болох боломжтой байна гэж байна. Гэтэ энэ бол бас их $550 сая гэдэг бол их боломжийн сонсогдчихлаа байна л да. Яг үннийг хэлэхэд бол одоо бол бид нар чинь ерөөсөө энэ баригдахгүй байгаа энэ газар тус боловсруулах үйлдвэрийг чинь $5 тэрбум хийж ш. Тэгэхэд бол 10 дахин бага зардлаар бид нар бас технологийн салбартаа хөрөнгө оруулах юм боломж бас байгаа шүү гэдгийг бас харж байна. Тэгэхээр магадгүй бас яг цаашдаа энийг бас үзэж байгаа хүмүүст бас нэрээ бас бид нар химэл оюуны салбар ихээр үндсэндээ нэг чат GPT шилэн бодоод байгаа байхгүй тий. Монгол чат GPT хийх юм бол бараг л өстой тоолж баршгүй их мөнгө орондоо өстой худлаа да бид нар ч өстой нэрээ баян орон төрөөгүй минийтэй яандаа энэ төргээ бас боддог хүмүүс байгаа хэл та. Тэгэхээр бид нар бас иймэрхүү хэмжээний мөнгөөр бас энийг хийж болох санал бас гаргаж байна. За өөр бас энэтэй холбоотой өөр бас ярих юм та хоёр төр нэг үлдсэн юм байна уу? Тэгээ энэ дээр бас нөгөө нэг төр бас одоо хэрвээ байгуулагдах юм бол нөгөө татврын хөнгөлтөөс бас нэг зохистой хэмжээний бас чөлөөлөд бас өгвөл илүү бас хурдан хөгжих боломжтой юм болов уу гэж бодсон байгаа. Нөгөө нэг төр хувийн хэвшил хоёр одоо юу ах юм бол нөгөө зөв экосистемийг бүрдүүлээд одоо ерөөдөө стартап компаниудыг бий болгоод илүү дэлхийд бас гарах боломжтой гэж бас үзсэн. Манай үзэл дээр болохоор тэгэхээр нөгөө төр бас татвараас баг одоо тодорхой хэмжээний тий эхний 3 жилдээ ч юм уу тий одоо аж ахуйн нэгжийн орлогын татвар ч юм уу нөөц зэрэгээс бас нэг хөнгөлөөд тэгээ эн чинь уусаа анхандаа бол юу гэж бүр илүү амар их мөнгө олох вэ тий эн чинь мэдээж нэг 5-аас тий 10 жилийн дараа ч юм уу за эсвэл нэг баяа гэдэг 5 жилийн дараа ч юм уу үр ашигаа өгч эхлэх учраас эхний ээлж нэг 3-аас 5 жил ч юм уу тий нэг татвараас хөнгөлчих юм бол бас илүү цаашаа өргөжих боломжтой байгаа. Яг зөв. Одоо бас яг энэ санал дээр бол нэмээд одоо дэлхийд алдартай Nvidia байна. За нөө чип үйлдвэрлэдэг. Чипний дизайн гаргадаг компани юм байлээ. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC. За бас технологийн компаниас гарч ирж илаа. За Samsung эдгээр ч одоо ерөөсөө бүгдээрээ татварын хөнгөлтөхөөс гадна эхний 5 жил бүр татваргүй. Тэгээд татваргүй дээрээс нэмээд төрийн татаас буюу мөнгө өгдөг. Тэгжиж хөгжүүлжсэн байгаа байхгүй. Тэгээд гол нь одоо хамгийн сонирхолтой уншижсэн зүйл бол Тайваны TSMC гэдэг дэлхийн нийт чипийн бараг талаас илүү үйлдвэрлэдэг компани багтал. Тэр TSMC-д бол одоо ерөнхийлөгч нь Тайваны ерөнхийлөгч нь тэрбумтуудыгаа бүгдийг дуудаж авчирч байгаа. За одоо мөнгө өг. Төр хангалттай тусалсан. Одоо төрдөө тусал гэж бас татчихсан. Тэгэхээр яг ямар нэгэн байдлаар бас бид нар амжилттай амбицтай хүрэхэд бол төрийн оролцоо аягүй чухал юм байна гэдгийг бас сайдурдлаа тий. Яг зөв. За өөр юм байна. Өөр ч одоо манай цэцэл төр чинь
Өөрийн баг гол зүйлүүд нь баг Ер нь аль тийм гол зүйлүүд бол яриад дуусчихлаа. За тэгэхээр бид нар бол үндсэндээ энэ подкастаас юу ойлгож авч байгаа вэ гэхээр нэг хүний нөөцийг олж мэдлээ. За байршлаа харлаа. За дулааны шийдэх арга буюу саарл усыг ашиглах талаар ярилцлаа. Өөр чин санхүү мөнгөнийг бас шийдэх аргууд байгаа юм тийм. Энэ бол зөвхөн агаараас мөнгө гаргаж ирж хийх биш хэвгүй. Хөрөнгө арга. Үнэхээр одоо компакт гэрээнийг юу ороод ирэх юм бол энэ бол үнэхээр боломжтой юм байна. За тэгээд дээрэс нь за тог цахилгаан дээр бол бид нар ингэ шийдэж болно гэдээ ярьж байна. За би өөрийн мөрхтуулаг болов гэж найдаж байна. За тэгэхээр ямар ч байсан та хоёртоо бас цаг зав гаргаад ирсэн маш их баярлалаа. Бид нар бас үнэхээр бол иймэрхүү амбицтай төслийг бол ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээд бид нар болохоор ер нь бол нөгөө нэг томын тогооны үлгэр гэдэг шиг монголчуудад тулгамдж байгаа асуудал ихэл нэг юм бензин ингээл махцаах гэл те бас өөр юм чинь бас холыг харсан байгаа шүү дээ. Яг зөв. Холыг харсан улс оронд хэрэгтэй бас юм шийдлүүд байгаа. Энийг бас бид нар ойлгох ёстой гэдэг утгаараа энийг бас ярьж өгч байгаа хоёрт маш их баярлалаа. За ингээд үзэгчтэй манай сонсын суралцсан подкастын манай ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүгдийг бас Хиймэл оюуны паркийн талаар шин зүйлийг олж мэдэж сурж ойлгосон болов уу гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бид нар нэг зүйлийг бас гарах одоо яахад энэ бол нэг санаа. Энэ бол санаа. Яг үнэхээр одоо байшин байдлал бариад байгаа юм бол арай болоогүй байгаа магадгүй. Хоёр дээрээс нь бидний яриад байгаа AI парк бол учир зүггүй ингээд л Монголыг дэлхийн инновацийн салбарт бүүм хийлгээд байгаа хэсэг илүүтэйгээр сайжруулан хөгжүүлэн туршлагажуулах ажил байгаа. Тэ. Магадгүй бусад орны AI парк бол илүү үйлдвэржилт байдаг бол бид нар бол илүү сурч хөгжиж гэдэг зарчим дээр явж байгаа гэдэг бас зөв ойлгох хэрэгтэй баг тий. За би чинь бас яг үндэ ингэж явах бодоогүй. Саяны та хоёрын яриан дээрээс л ойлгож авлаа яг үндэ. Нөө хятад шиг юм бодоод байлаа шүү дээ. Баахан дороо үйлдвэрлээд тэгээд эхлэх юм болоо гэж бодож ирсэн. Чипийг бүлдэрлээ. Тэгээ бага чипийг бүлдвэрлээд зур халаад өгөх юм байх гэж бодож ирсэн. Тэр яг энэ бол аягүй чухал л да. Тэгэхээр нөгөө залуу үеэ бэлдэн гэдэг чинь өөрөө яг энэ паркийн том үнэт зүйл байх нь шүү дээ. За тэгээд та хоёртаа маш их баярлалаа. За тэгээд үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай.